Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэх болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хэрэглээс өрчсөн сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилладаг. Монгол Улсын стандарт 4598 2025 гэсэн ийм стандарт байдаг. За тухайн стандартад одоо тээврийн хэрэгжлийн гадна орчинд одоо хяналтын камертай байхыг бол шаарддаг. Гэхдээ энэ стандартыг хэрэгжүүлээд одоо Монгол Улсад бол төдийлөн хэрэгжихгүй байгаа. За энэхүү стандартыг хэрэгжүүлснээр одоо зам тээврийн ослоос одоо өрчсөн сэргийлэх замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх жолооч нар маань одоо хөдөлгөөнд оролцдог соёлтой байх одоо энэ нөхцөл боломжийг бол бүрдүүлэх боломжтой гэж бол бид бол харж байгаа. За энэ ажлын хүрээнд эхний ээлжинд бид одоо аюултай ачаа тээвэрлэдэг одоо энэ Монгол Улсын хэмжээнд байгаа байгууллагуудын тоо судалгаа гаргаад тухайн тээврийн үйлчлэгээ явуулж байгаа тээврийн хэрэгслийн гадна орчинд одоо хяналтын камер суурилуулах нэг талаар одоо хар харьцаг гэсэн үг. За мөн дээрэс нь байршил тогтоогч бол байрлуулах одоо энэ ажлыг бол зохион байгуулан ажиллаж байна. Орон нутгийн зам дээр одоо зам тээврийн ослоос ихээр үлдэгдэг. За энэ бас нэг шалтгаан нь юу гэхээс гэвэл одоо жолооч гэхээс илүү одоо замтай холбоотой зүйл үүдэг. За яг одоо гэх юм бол одоо энэ цагаагаар нөхцөл байдалтай холбогдуулан зорчих хэсэг дээр одоо халтаргаа гулгаа үүсгэх хэмжээний одоо цас тогтсон байх одоо зэрэг одоо юм саад бий болдог. За өмнөнийг бол одоо нутгийн захиргааны байгууллагаас одоо энэ за цэвэрлэгийн үйлчлэгийг одоо хариуцсан бол ажиллах ёстой байдаг. За энэ тал дээр бол одоо аливаа зам тээврийн осол одоо үйлдэлээс өрчсөн сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас тухайн нутгийн захиргаад болвол за мэдээлэл шаардлага хургуулах за энэ арга хэмжээг зохион байгуулах одоо энэ хамтран ажиллах албан бичиг чиглэлийг бол тогтмол хургуулan ажиллаж байгаа. Авто замын гэрэлтүүлэг за зорчих хэсэг гэдэг зөвхөн жолооч гэхээс илүү бас энэ осолд шалтгаалж байгаа зүйлүүд нь юу юм бэ гэдгийг бид судалж үзээд за хариу арга хэмжээ авч одоо зохион байгуулалтын арга хэмжээг бол хэрэгжүүлэн ажиллаж байна. Яг одоо нийслэхтоос хөдөө орон нутг руу зорчиж байгаа. За хөдөө орон нутгоос нийслэгт рүү зорчиж байгаа хөдөлгөөний эрчим бол нэмэгдэж байна. За одохгүй бас Монгол Түмний уламж сарчны баяр төгсөнтэй холбоотойгоор ер нь 1 сарын хугацаанд нийслэхтоос орон нутг руу нийслэгт рүү чиглэсэн хөдөлгөөний эрчим бол эрс нэмэгддэг. За энэ үед замын нөхцөл байдал бол одоо хамгийн чухал зүйл байгаа. Тэгэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19-ийн нийт залтан дээр тухайн замын нөхцөл байдал дээр төрийн одоо захиргааны байгууллага буюу орон нутгийн захиргааны аж ахуй тухайн зам орчин нөхцөл байдлыг бол хариуцдаг. Яг одоо энэ бүтэн ирж чангарч байгаа үе дээр бас замангийн байгууллагууд маань бас зам орчны нөхцөл байдлыг та бүхэн бас сайт дээр судалж замыг одоо халтаргаа уулгааг арилгуулах чиглэлээр бас тодорхой төрлийн ажил арга хэмжээг бас зохион байгуулаасаа гэдгийг бас хэлмээр байна. Цагдаагийн байгууллага бол үндсэн чиглэл үүрэг хаврын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс бол тухайн байгууллагууд дээр бэлтгэл шаардлагыг хөрвүүлж замын одоо орон нутгийн зам зорчиж байгаа иргэдийн замын хөдөлгөөний дүрм болон за дээр вирслийн техникийн бүрэн бүтэн байдал дээр бол хяналтыг бол тогтмол тавьж ажиллаж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэдээ бас жолоочийн үүрэг гэдэг зүйл дээр бас онцгойлон хэлмээр байна. За жолооч ганцхан тээврийн хэрэгслийг жолоодож явдаггүй. Тухайн кабин дотор явж байгаа хүмүүсийн амьд хувь зээгийн давхар жолоодож явдаг. За жолооч аливаа осол аваар бий болцсон тохиолдол дээр хамгийн дөрөнд одоо энэхийн анхны зөвлөмжийг дуудаж тухайн осол төрсэн хүмүүст анхны зөвлөмж үзүүлэх үүрэгтэй. За мөн дээрээс нь цагдаагийн байгууллага дуудах үүрэгтэй, даатгалын байгууллага дуудах үүрэгтэй. За эвдэр цаад зогссон жолоочд бас зогсож болцоотой хэмжээний тусламжийг үзүүлэх бас үүрэг хүртэл байдаг. Тэгэхээр ер нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань бас энэ жолоочийн үүрэг гэдэг зүйл дээрээ та бүхэн бас энэ дээр онцгойлон анхаараарай гэдгийг хэлмээр байна. Жолооч нар хөдөлгөөнд оролцоо явж байхдаа соёл гэдэг зүйлийг дүрмээ баримталж олон нийтэд бол гаргана. За мөн дээрээс нь шөнө өрөөний цагийн үеч гэсэн дүрмээ баримталж гэрлээ шилжүүлнэ гэдэг бол соёл нөгөө талаас бол аюулгүй байдлаа. Тэгэхээр яг энэ хөдөө орон нутгийн зам зорчиж байгаа жолооч иргэд маань бол зам орчинд урдаа зөв тохируулаад аюулгүй байдлаа хангаад за тэгээд хөдөлгөөндөө соёлтой байх юм бол зорьсон газараа саадгүй ажуу тайван хүрдэг. Тэгэхээр энэ зүйл дээр манай жолооч иргэд маань анхаарч хол зам зорчих байгаа бол сайтар амарч тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хүн тээврийн нормыг хэтрүүлэхгүй
ингээ хөдөлгөөндөө соёлтой оролцож байгаарай гэдгийг бас цагдаагийн байгууллагаас нийт жолооч нартаа бас зөвлөжлмөр байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Эрхэм хүндэт жолооч нар, эрхэм үзэгчид, үйлчлүүлэгчид та бүхэн автомашины моторын доголол юунаас болж үүсдэг, за моторын доголыг хэрхэн яаж арилгах тухай манай Leader Auto Parts-ийн зөвлөгөөнүүдийг ойлгож мэдж байгаа хаа. Тэгээ ялангуяа сүүлийн үед одоо бас 2-3 хоногийн өмнө 7 хоногийн өмнө тосоо солиулждаг. Тэгээд солиулсан боловч үр дүн өгдөг вэ? Машины хүч одоо муу тааруу хэвээрээ байгаад байдаг. Яах вэ? Одоо задлах уу, кольцоо солих уу, яах уу гэсэн хүмүүсийн асуулт бол маш ихээр ирж байгаа. Харин тосоо солихоос өмнө манад ирээд үйлчилгээнд орсон хүмүүсийн сэтгэл бол маш өндөр байгаа. Мотор руугаа тослооны систем цэвэрлэгч бодис хийлээ. За бензинийхаа банк руу болохоор бензиний шаталтыг сайжруулдаг бодисоо хийчээд ингээд 10 км талдаа буцаж ирэх 10 км ингээд 20 км яваад буцаж ирээд тосоо бүрэн солиулна. За одоогоор энэ гараад энэ гэрлэн төхөн дээр 3.2 км явчаад байна. Тэр нэг ургах наран хороол ордон штэ. Тэгээ тэргээр тэр буцаад иргэдэг. Эргэлтэн дээр эргээд буцаад ирэхтэл юу нэг таард юм да. Одоо ялангуяа моторын энэ тослохоо энэ бензин шаталтын ямиг заавал тартагтан толтол нь одоо явах хэрэггүй. Ингээд сервис хийх газраа зөв болоод зөв сервисээ аваад явах юм бол ирээдүйд гарах одоо олон их зардлаас чинь таныг одоо хэмнэн. Одоо энэ чинь ингээд моторын эргэлт 2 хүрээгүй байж хахад доорог 100 орчим болж байна. Гэтэ энэ чинь бас нөгөө хурдны хязгаартай зам учраас хурдаа тохируулаа явах нь зөв байх. Сая бол би нэг жоохон гიშгэж яах гэж үзлээ. Ер нь бол хөнгөрчлөө. Одоо бол нэг 6 км явж байна. 6 км дээр бол хааз авж байгаа байдал, энэ хүч авж байгаа энэ төр нь бол бас нэлээд мэдрэгдэж байна. Одоо 9.5 км явж байна. За ер нь бол нэг 6-7 км-ээс өнгөрөөл 7 жоохон өнгөрөөд илт хөнгөрөх одоо явдал нь хөнгөрнө гэж явдаг шүү дээ. Тийм хөнгөрөх байдал бол одоо мэдрэгдэж байна. Одоо бол жоохон өксүр байна. Өксүр байлаа гэхэд бол ер нь мотороо эргэлт 1.5-тай тэгэхэд 83 км/цагийн хурдтай л өксөж явна гэж эрс одоо хөнгөрч байна. Өөрөөр хэлбэл нөгөө моторын койлцууд их чөлөөлөгдөд гоё одоо ажиллагаан сайжирч байна гэсэн л үг шүү дээ. Хөнгөрөөд хурд авж байна гэдэг чинь. Моторын койлц чөлөөлөгдөхлөөр цилиндрийн даралт одоо өсдөг. За тэр хэмжээгээр бол бензиний шаталт өшөө бүр сайжраад ирэхлээр ялтч явахгүй машины хүч явдал бол шал өөр болдог. За яг энэ нь бол за одоо ингээд жоохон ингээ дуруудж орж ирж байна. За энэ тойргон дээр буцаад иргэн ингээд 11.2 км дээрэл буцаж ирэх юм байна. Ер нь нэг тос центр солиулаад нэг ингээ жигдрээд явцсан үед бол хөдөө одоо би бас нилээ явдгийн. Хөдөөний замд бол ерөөсөө л моторынхаа эргэлт тэр бензиний шаталт инерцээр л зүгээр гүйчдэн шүү дээ. За энэ бол одоо илт хөнгөрч шүү. Одоо би юу шүү дээ моторын эргэлт 1.5-тай өшөө хөнгөрөөд байна. Тэнгод 82 км/цаг болж ирж байна. Сая гөөрлөө өгсөхөд би зүгээр жоохоо хөл тавьж. Хаазан дээр бол ерөнхийдөө зүгээр нэг жоохон тийм түлхэлттэй л явж байгаа шүү дээ. Улмал өнгөрөөд байна. Өнгөөр ирэх чинь дээ тий. Одоо ингээд зүгээр зогсож байгаа тий. Нормал бол ингээд доош өмц. Тэгэд одоо моторын чимээ гарахгүй. За эндээс улаастай гүүр талаас аач орж болно.
Дүнжин гарав талаас чин замаар орж болдог. За энийг гарангуутаа одоо ерөөсөө нэг 150 м ч юм уу яваал 100 гарт тийшээ ирэх чинь. Тэргээ тэнхрүүлье гэсэн ураатай. Үнэхээр тэнхрүүлж байгаа шүү хөрх юм. Моторын тослогооны системийг цэвэрлэх юм бодис игээд ингээд яваад ирлээ. За тэгээд хуучин тосоо бол асгаад сая цэвэрлээд за шин тостойгоо цуг мөн бас моторын үйл ажиллагааг дэмжих тос дундрахаас одоо сэргийлдэг ийм бодисыг шин тостойгоо хийлээ. Мөн дээрэс нь моторын одоо тэр үйл ажиллагааг дэмжих сайлныг жиргэвч гэх мэт одоо бусад зүйлийг бас муудахаас сэргийлэх ийм үйлчлэгээтэй ийм бодисуудыг хийчлээ. Манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсэт байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Автогийн Mastercross 2026 уралдааны шагнал гардуулах хэсгийн ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү тайцнаа тэмцээний ивент тэтгэгч Автохим компани захирал хавгсаран болон Автохим компани төлөөллийг мөн Монголын автомаструудын холбооны тэргүүн Спортын мастер улан мөрөлт таныг энэхүү тайцнаа хүндэтгэн өрн зарж байна. Монголын автомаструудын холбоотой хамтран 7 дахь удаага Автохим Mastercross уралдааныг ивент тэтгэн зохион байгуулсан Автохим компанид Монголын автомаструудын холбооноос дурсгалын цомыг гардуул өгөх гэж байна. Автохим компанид баярлалаа. Халуун гадаад туршилтаар цаашдынх нь үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсье өрөөё. Өнгөрсөн жилээс эхлэн Монголын автомаструудын холбоо шилдэг механикийн шагналыг гардуул өгдөг болсон уламжлалтай. Энэ удаагийн тэмцээний шилдэг механикаар 93 дугаартай анх хотын механик Leader клубын Батэрдэн таныг энэхүү тайцнаа урьж байна. Тийгээр тамирчин хүн талбай дээр тухайн машиныг жолоодож уралдаж байгаа ч гэсэн тэрхүү машины бүрэн бүтэн байдал, хурд хүч бүхий л тохиргоо. Энэхүү амжилтын 50% бол ядчгүй механикаас шалтгаантай механикийн ач хавьяа байдаг үлээ. Халуун алга тушаалтаар баяр хүргье. Баяр хүргэе. За одоо энэхүү тайцнаа 40 дугаартай оролцдог манай Спортын мастер Цэвилмагийн Батбаатарх таныг урьж байна. Шилдэг залуу тамирчны шагналыг гардуул өгөх болно. Энэхүү шагналыг манай Батбаатарх маань өөрөө санаачилж өөрөөсөө тэмцээн болгон дээр Mastercross гэдэг тэмцээн болгон дээр шилдэг залуу тамирчныг хойч үедээ гарч ирж байгаа шилдэг залуу тамирчдыг урамшуулах зорилгоор энэхүү шагналыг гардуулж байгааг Батбаатархтай баярлалаа. Энэ удаагийн тэмцээний шилдэг залуу тамирчны шагналыг
Батчин Транс Continental Coal Mining компани тамирчин иш 4% дугаартай Батэрдний Улаанбаат хүртжээ. Халуун алга ташилтаар баяр хүргье. Автоким Мастер Кросс 2026 тэмцээний шилдэг залуу тамирчин иш 4% дугаартай Улаанбаат. Өнөөдрийн тэмцээний 5 дугаар байранд Сүүн зарим компани Simbi Car Wash, Alba Customs, Zim Racing клубын тамирчин 39% дугаартай Ядам сүрэнгийн Наранхуу таныг энэхүү тайлзнаа. Халуун алга ташилтаар өрн сандъя. 5 дугаар байр 39% дугаартай Наранхуу. Өнөөдрийн тэмцээний 4 дугаар байранд Төгөргийн буян компани Royal Logistic, Сайн Монгол Сервис, Power клубын тамирчин Жамбал сүрэнгийн Болдбаяр 135% дугаартай Болдбаяр таныг тайлзнаа. Болдбаярын хувьд уралдаад 2 дахь жил рүүгээ дөнгөж давж байна. Яг жилийн өмнө Автоким Мастер Кросс дээр шиг санагдаж байна. Анх удаага уралдаж мөн финалд гарч тун амжилттай уралдсан Болдбаяр маань өнөөдрийн хүү айргийн тав догтож яг медалийн ард буюу 4-р байранд шалгарлаа. Дараагийн уралдаанд медалийн давцан зогсхийг өрөөё. Халуун тушаалтаар баяр хүргэе. Өнөөдрийн тэмцээний хүрэл медалийг Буян LT Транс, Баянгар аймгийн автомашин мотоциклийн холбоо, Power клубын тамирчин 65% дугаартай Байдыргийн Төвшгтөр. Финалийн уралдаанд тун ухаалаг уралдааныг хийж бусад тамирчдаас төрөвч чокроо тойроод хойноосод маш сайн нэгсэн Төвшин төр өнөөдөр бол одоо тактик уралдаан гэж юу байдгийг бэ гэдгийг бас яруу тодор бусад тамирчидтай харуулж чадсан. Төвшин төртөө халуун алга ташилтаар баяр хүргье. Автоким Мастер Кросс 2026 уралдааны мөнгөн медалийг Hasvision компани, Ган Милми, Golf Freedom компани, 13 Мега Гараж, Исубат компани, Өмнөг аймаг Аврагууд клубын тамирчин спортын 1-р зэрэгтэй 8 дугаартай Гамболдын Сүхболд. Ийхүү 2 тэмцээний дараалан медалийн давцан зогслоо. Улам бүр амжилттай ахиулж байна. VX Motors Master Cross хүрэл медаль хүртсэн бол өнөөдрийн ийхүү мөнгөн медалийг хүртэж байна. Сүхболдтой халуун алга тушаалтаар баяр хүргье. Монголын автомаструудын холбооны 2026 оны цуврал уралдааны нээлтийн гараа Автоким Мастер Кросс 2026 уралдааны аваргаар Боронлогов аймаг Замын үзэм, Момд Даншиг компани, Лидер клубын тамирчин Спорти Мастер 93% дугаартай Зөрөгтийн Анхбат. Ийхүү Монголын автомаструудын холбооны Мастер Кросс уралдаанд 4 мөнгөн медалийг хүртэж түүнийхээ 3 мөнгөн медалийг дараалан хүртэж байсан хот маань өнөөдрийн ийхүү Монголын автомаструудын холбооны аврах хэмээн нэрлэгдэх хүнстэй давцанд ийхүү гарч байна. Халуун алга тушаалтаар баяр хүргье. Шагналыг тэмцээний ерөнхий тэтгэгч Автоким компани захирал Тавгсурын захирал гардаа өгж байна. Ийхүү Монголын автомаструудын холбооны 2026 оны нээлтийн дараа Автоким Мастер Кросс уралдаанд шилдэг 66 тамирчин хурдгүйч авхаалсан ба эрд зөргөө сорин өрсөлдснөөс шагналын давцанд гар зогсож байгаа эрхэм тамирчидтай дахин халуун баяр хүргье. Тэмцээн уралдааны зохион байгуулахад хамтран ажилласан автомаструудын холбооны ерөнхий шүүгч мөнх амгалан тэргүүтийн шүүгчдийн баг, замун тэмцээний зохион байгуулалтанд ажиллаж байгаа тайц хөгжим, захим шууд дамжуулалт, Монголын үндэсний телевизийн спорт сувг, Баку Pictures-ийн хамт олон гээд энэхүү уралдааныг үзэгч та бүхэндээ төлөвлөлөн үзүүлэх гэж байгаа зохион байгуулалтанд оролцсон хүн болгондоо халуун баяр хүргэж баярснаа илэрхийлье. Аврагуудын оргилуун дарсанд оногдно гэдэг чинь одоо тэр жилийн бараг заслаас илүү юм болж байгаа шүү дээ. Манайхаа ойртоод оногдоод аваар. Тамирчидаа халуун баяр хүргье. Үнэхээр өнөөдрийн энэхүү баруун дөрөвний ингэрт одон та 6 байлаа. Халуун алга тушаалтаар дахин баяр хүргье. За би одоо ингээд 2015 оноос хойш уралдаж байгаа. Одоо ингээд 11 дахь жилдээ орж байна. Тэгээ одоо энэ спортод хүсэл сонирхолтой, мөрөөдөлтэй уралдах сонирхолтой байсан. Тэгээд уралдаж байгаа сайхан авраг боллоо, чадлаа.
За 11 жилийн дараа л авраг боллоо одоо. Өнөөдрийн тэмцээн үнэхээр гоё байна. Одоо миний машины хувьд бас жоохон бусад аврагуудынхаа машинуудад арай бас хөрхөөргөө жоохон дутуухан байгаа боловч тэгэл машина ямар ч байсан 2 жил бүтэн тэмцээн алгасаагүй уралдаад 2 жил зогссон. Энэ жил ядаж нэг пенальт машина барианд оруулчих гэж бодолтой гарсан. Тэгээд чадлаа ямар ч байсан. Одоо энэ залуу тамирчид одоо бид нарыг одоо сүүл шин залуу тамирчид өстэй мундаг байна. Гүйцэтгэж мэлээ ирч хүч хамаг юмаа л гаргаж ээж гүйцлээ. Тэгээд бусад тамирчдаа ч гэсэн амжилт хүсье. Дараагийн тэмцээнд нь өшөө олон авраг төрөх болтгой гээд ерөөё. Оны эхний тэмцээн. За миний хувьд бол машинаар тодорхой хэмжээний бэлдсэн. Замын хувьд бол айгүй халтргатай, цастай. Тамирчдын хувьд бол үнэхээр сайн байлаа. Энэ 66 тамирчин оролцсноос хоёрт орсонд бол үнэхээр баяртай байна өнөөдөр. Яг холбооноос бол миний одоо 2 дахь медаль. Сая оны сүүлийн тэмцээн дээр бол хүрэл медаль хүртсэн байгаа. Өнгөө өөрчлөлтсөн. Энэ медалийн хувьд дахиад өөрчлөлөө. Бүгдэнд нь л тийм өсөл байгаа гэхдээ дүүдэн ч гэсэн бас тийм өсөлтэй л. За. Ус тамирчтай баярлалаа амжилт хүсье л та. Нахалчи. Огош одоо бонор биш баазар биш. Ой. Телевизээр. Ямар. Энэ шагналыг механикийн шагналыг өмнө говьт найз манд анх хот манд хөрвүүлээд бас авч ийсэн. Би өөрөө бас 34% дугаартай уралддаг юм тамирчин. Тэгээ найзыгаа бас уралдуулах гэж өөрийнхөө машиныг орхиж ирлээ. Авраг боллоо бит хоёр. Сайхан байна. Дорногов аймгийнх бит хоёр. Тэ. Багын найзууд. Найзыгаа ямар ч байсан авраг болголоо. Гайгүй ер нь бол нэг тийм нууц элдв юм байхгүй. Яг өөрийнхөө нь тохируулж анзалсан бит хоёр. Өөрснөө тэгэл нойртой нойргүй хоолтой хоолгүй зүтгэж байгаа л ямар ч байсан энэ гоё шагналыг авч чадлаа бит хоёр. Найзаараа бахархаж байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Window Tint хуулганы газарт өнөөдөр Toyota Land Cruiser Prado 250 гэдэг загвар орж ирсэн байна. Тэгээ яг одоогоор хуулга суурилтын ажил маань эд явагдаж байна. Японы Proflex брендийн манай албан ёсны эрхтэй оруулж ирдэг хуулга яг одоо хийгдэж байна. Тэгээд энэ баталгаа 10-аас 15 жил суурилтын дээр бид өөрсдөө бас баталгаагаа өгч байгаа. Хамаалтын уудны гадна талд нано керамик түрхлэгтэй гэдгээр онцлогтой. Тэр нь яадаг гэвэл ус болон тоос шороо илүү баг тогтно. Угаалаа гэхэд ус тогтохгүй тоо шороогоо өөрөө аваад унцдаг гэхгүйсэн. Тэрүүгээр их давуу талтай. Үндсэн хуулганы материалын дээрээ давхар нано түрхлэгтэй үйлдвэрээсээ ус тогтож байгаа, тэр шороо тогтож байгаа байдал нь бус хуулгуудаас өөрөө л гэсэн үг. Энэ харьцуулаад өөрсдөө одоо хуулга хийлж исэн хүмүүс өөрсдөө хийлгээд харах юм бол манай яг одоо энэ Proflex брендийн хуулга бол 9 милийн зузаантай гэж явж байгаа. Ерөнхийдөө дундаж зузаан бол нэг 7-оос 10 миль гэж явдаг. Тэгэхээр 9 гэхлээр бол зузаандаа орно гэсэн үг. Тэр суналт, агшилт, эдгэрэлт нь яг л хэвэндээ. Ерөнхий Монгол шиг яг эртэг суурс амьсгалтай ийм газарт шороо их босно, чулуу их өсрөн, сасбороо их орно. Нар хүртэл их шарна штэ. Тэр үед зузаан уян байх тусмаа илүү хамгаалах чадвар нь өндөрсөж байгаа. Одоо нэмэх уулга одоо нэг жижигхэн чулуун дээр зүгээр байдаг гэхэд том чулуун дээр одоо өөр дээрээ сэв үүсэх юм уу? Тийм асуудал гардаг бол зузаан болох тусмаа тэр хэмжээнд томсноо гэсэн үг байхгүй. Чулууны хэмжээ томсоод хамгаалах чадвар нь ихсэж байна л гэсэн үг. Суурилж байгаа хүний туршлага гэдэг чинь айгүй чухал л да. Тэгэхгүй бол одоо хүний үнэтэй цайтай машин тэргийг сэв зураас болгочихгүй хутгаар зүслэе гэхэд
Тэг хүний машиныг хуулга биш нэвтрүүлэх магадлал айгүй өндөр байдаг. Туршлагагүй хүмүүс бол зарлалтын хэмжээ, хотгоныхоо өнцгийг буруу барьснаас болоод хүний машиныг сэвтүүлэх тохиолдол бол айгүй их гарч байгаа. Тэрнээс болоод миний машиныг ингэж зүтсэн байна, тэгээд зүтсэн байна. Энийг одоо яах вэ гэд гомдолж ирдэг хүмүүс бас байдаг. Өөр газар наалгачаад одоо манай дээр энийг яах вэ, энийг аргалах арга байгаа юу гэд ирдэг асуудал зөндөө байгаа. Тийм болохоор нөгөө эхнээсээ хийлгэж байгаа газараа сайн сонгож, судалж хийлгвэл дараа нөгөө өөрсдөндөө хэрэгтэй. Энэ чиглэлд манайхаас утсаар лавлж байгаа. Тэгээд бид чи утсаар лавлахдаа энэ нэгдийн тэрэн тэгдэгээд өөрсдийнхөө талаас бүх зүйлүүдэд тайлбарлаж өгөөд тэгээд ирж уулзаад манай хуулганы чанарыг өөрөө барьж үзээд, мэдэрч үзээд манай хийсэн туршлагыг үзээд тэгээд манайхыг сонгож орж ирж байгаа юм байна. Тий анх удаага орж ирж байгаа юм. Яг анхны машин аваад анх удаага орж ирж байгаа. Тэгээд нөгөө өөр ингэсэн юм аа, шинэ юм аа ингээд анх удаага авч байгаа хүмүүс чи их сонор сэрэмжтэй байгаа шүү дээ. За таны машин шинэгч ингэж наан, тэгж наан гэдгийг бүгдийг үзүүлээд өмнө наасан машинуудаа гаражтай байвал наасанд байдлыг харуулад тэгж яагаад авч байгаа. За энэ ч одоо орж ирээд 2 дахь өдөртөө болж байна. Ерөнхийдөө өчигдөр угаалга цэвэрлэгээ задаргааны ажил явагдаад өнөөдөр яг мөнц наалтын ажилд орцсон ингээд ерөн дуусгал руугаа ороод явж байна. Одоо нэг том хэсгүүдээ дуусцаа чимэглүүр жижиг деталуудаа наага явж байна. Өнөөдөртөө жижиг деталуудаа хийж дуусгаад маргааш нь бүтэн өөр өөрийг нь гоё хатаах үйл ажиллагаа явагдаад тэгээ орой эзэнд нүлээж өгнө дөө. Тусгай зориултын шингэнээр бид нар норгож нааж байгаа. Тэнгүүт энэ норгож нааж байгаа болохоор өөр энэ чинь дотроо нойтон чихтэй байгаа гэсэн үг. Тэгээ энэ хуулгыг чинь татад сунгаад наачиж байгаа. Тэнгүүт нойтон байгаа юм чинь нөгөө нойтон зүйл чи хатах хугацаа хэрэгтэй. Хатаад ирэхээр энэ хуулгач одоо энэ татсан хэсгүүд дээрээ ингээд хатаад ирэхээр тэнийгээд өөрөө ингээд улам биерүүгээ ингээд цаашаа сууж ороод тэгээс анханаас нь яг жинта хийчих юм бол ер нь шалгуулахад ирэхэд хүртэл ямар ч нэг алдаа өө гарахгүйгээр цэвэрхэн болоод гардаг те. Ford Mustang Mach-E одоо Америкийн алдарт масл буюу махчилбал булчин болон орчин үеийн цахилгаан инновацийн нэгдэл болсон Ford Mustang Mach-E-д анхаарлаа хандуулцгаая. Энэхүү бүрэн цахилгаан дунд оврын Jeep-ийн Mustang-ийн өвийг шинчлэн тодорхойлж, сэтгэл хөдлөм хурдтал практик кроссовер дизайныг санал болгосон байна. Mustang Mach-E-ийн стандарт 70 кВт батарей эсвэл өргөтгсөн 91 кВт цаг батарейны сонголтуудтай ба эдгээр нь нэг цахилгаан мотортой, хойноо хөдлөгчтэй Select болон премиум загваруудын мотор болон 4 дугуйн хөдлөгчтэй хувилбарын тэнхлэг тус бүр дээрх моторыг тэжээдэг байна. Зөвхөн 4 дугуйн хөдлөгчтэй ирдэг GT болон GT Performance Edition-ийн цахилгаан моторууд 480 морины хүч 634 фут эргүүлэх хүчийг бий болгодог гэж. Туршилтаар Mach-E GT Performance 3.7 секундэд 100 км/цаг хурдалж чадсан юм. Хойноо хөдлөгчтэй бага чадалтай загварууд нь 266 эсвэл 290 морины хүчтэй бөгөөд 317 фут эргүүлэх хүчийг бий болгохож премиум загвар том батарейтай бөгөөд нэг цэнэглэлээр 500 км замыг туулдаг. Mach-E GT-ийн харин туулах замаа хурд хүчээр сольсон бөгөөд нэг цэнэглэлээр 434 км болж багасжээ. Audi e-tron GT. Эцэст нь Audi e-tron GT-г танилцуулъя.
Энэхүү өндөр хүчин чадалтай цахилгаан спорт седан нь дугуйн дээрх урлагийн бүтээл бөгөөд Audi-гийн тансаг боловсронгүй байдлыг эрхэмлсэн бүтээл юм. Наривчилсан удирдлага, гайхалтай хур давхад зориулсан хос цахилгаан мотортой e-tron GT-ийн хүчтэй байхын хажуугаар боломжийн батарейны багтаамжийг санал болгосон байна. Энэхүү машинд бүх дугуйгаар хөтлөгч нь стандарт функцээр ирдэг ба үндсэн загвар нь 522 морины хүчтэй бөгөөд илүү спортлог нь гэвэл 637 морины хүчтэй RS e-tron GT загвар юм. Туршилтаар RS e-tron GT нэг цэнэглэлтээр 386 км зай туулах багтаамжтай байсан нь UCD болон Tesla Model S зэрэг өрсөлдөгчдөөс арай бага юм. Audi энэхүү машинд 270 кW-ийн тогтмол гүйдлийн хурдан цэнэглэх чадварыг багтаасан нь 23 минутанд 80% хүртэл цэнэглэх боломжийг олгожээ. Дотроо зай багтай орох гарах нь зарим хүнд хэцүү байж магадгүй болох ч таныг дотогшоо ороход олон тооны технологи, өндөр чанартай материал, загварлаг дизайн өгдөх болно. Audi e-tron GT. Leader Auto Parts компанидэр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигнж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензин хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Гинж юм уу гэхээр гинж биш байна. Юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солиод солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш, задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Тэр мөрөг маань амтны хүний юугаар би харсан. Манай хажуудлын нэг хөгшин хийлгсэн байл. За. Тэгээд би харин хийлгээ гэж тал ирсэн. Нэг жоохон дуу шүү тааш өгсөн. Сайхан болж шүү. Тэр хүн юу хийлгсэн гэж яасан гэсэн? Яг энэ үүсгээ хийлгсэн гэсэн. За. Ямар машин бол тэ? Юутай юм бэ? Probox-тай байсан. Тийм үү. Probox-тай хийлгсэн чи яасан гин? Одоо ч сайхан болсон. Одоо ахад хийлгэнэ гэжсэн. Жил гар болчихлоо гэж. За. Тэгэхээр нэг давгүй сайн байна. Гэж л бодлоо бэ. За өөрийнхөө машинд хийж үзсэн талаараа юу хийгээд сая хийлгээ дэшээ яасан хаа цөнгөрөөж зүгээр нисэж байгаа юм шиг л болж байна. Юу хийсэн? Юу хийгээд явсан ийшээ? Тэгээд банкд нэг юм хийсэн, моторлоо нэг юм хийсэн тийм ээ. Тэгээд янз бүр болж байна. Хаа цөнгөрөөл. Энэ жоохон бохирдолтой байсан юм байна гэж бодлоо. Сайхан байна сайхан. Одоо тэгээд хүүхдүүдээ авч гисэн машиныг байсан. Энэ ч арай залуутах юм шиг. Орос тэрийг урьжсэн болохоор. Бензин систем цэвэрлэгч моторын угаагч гэж захиулаад ирлээ. Тэгээ маш сайхан хонгороод, хаазмаас нь хонгороод, цилиндрийн даралт өсөд хааз нь хонгорсон гэж жолооч нь хэлжээ. Одоо тэгээд энэ эрзээ сайд сэргээж мотор хамгаалдаг бодисоо сая хийчлээ. Одоо тэгээ маслаа хийгээд дуусч байна. Энэ одоо тэгээд моторын цэвэрлэгээний процесс л явуулж байна л да. Ерөнхийдөө код чиглэж байна гэсэн үг. Ийшээ гараад одоо энэ юуны баян хуучин баян зүрхийн төвчөө гэж байсан. Энэ тэрнээс цааш л янз бүр болж шүү. Ер нь одоо сая дэгжээ штэ. Баян зүрхийн төвчөө ороод хөнгөрч гэн гэж байна. Зарим нь бол нэлээд цаашилжээ, зарим нь их наашилжээж хөнгөрөөд идэг. Тэр юутай холбоотой байна? Энэ ер нь яагаад хөнгөрөөд байгааг нь жолоочд нь бас тайлбарж өгөх. За тэр янз бүрийн харьцангуй өөр хөнгөрөөд байгаа шалтгаан бол тэр моторын бохирдлоос болж байгаа. Бохирдол багтаа койлсны барай ерөнхийдөө гайгүй машинууд бол арай богино замд хөнгөрнө. Тэгээ бохирдол ихтэй койлс энэ нэлээд барайтай машинууд бол нэлээд урт хугацаанд явж ийж койлсны барай тавьдаг цилиндрийн даралт өсөж.
Тэгээ машин хөнгөрч байгаа. Өвөл болохоор өвлийн тос солиулдаг, хавар болохоор хаврын тос солиулдаг. Тэгээд байг тэгдэг байсан. Тэгээд яасан чинь энэ саяхнаас нэг л сонин өргөд болдог. Тэгээ ямар сандаа энэ дээр ирсэн. Ирсэн. Сайхан болж байна. Ер нь бол одоо коуч барьсан тохиолдолд цилиндрийн даралт авдахдаа зэрэг машин хүчгүй болж дүүлэрч ер нь маслид утаа хаях шалтгаан ч одоо ер нь тийм юмнаас үндсэн одоо шалтгаан хэрэг л байгаа юм да. Зарим машинууд өглөө асахад тачигнаад энэ төр гэдэг шүү дээ. Энэ машин бас хаяад тэгж тачигнсан гэсэн. Тэр тачигнж дуурайд байгаа ер нь юутай холбоотой байна? За тэр одоо цилиндрийн дутуу ажилт явагдаад дутуу шаталт явагдаад нэг цилиндр доогордонгууд ерөнхийдөө тэгж хабритэрнүү тачигнж басдаг. Сэвчээ бохорд маслид эснээс масл цилиндрийн дараа шатах камерд орж бензинтэйгээ хамт шатаж сэвчээгээ бохордуулж дутуу шаталт явуулсаар болж ирнэ. Тийм тачигнсан дуу гардаг. Одоо ингээд цэвэрлэгээ ийм үйлчлэгээ хийж байгаа ерөнхийдөө дуу бол гайгүй болно. Бохордлоос нь болж байгаа. Ерөөсөө тосоо солихоос асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Нэгд өндөр зардалтай засвараа сэргийлж чадж байна. Хоёрт одоо энэ тос солих үйлчилгээ бол энэ задлахгүй засах үйлчилгээ бусад тос солих үйлчилгээнээс харьцангуй зардал өндөр мэт боловч машина өндөр зардалтай засвараа сэргийлж байгаа ийм үйлчилгээ байгаа. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задлахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой. Манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэт байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж үрдсэн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлийн болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.